Hi guys. Өнөөдрийн бичлэгтээ тавтай байрал та нар гарчгаа уншсан бах. Өнөөдөр би тест тест хийх гэж байна. Тэгээд удаан тест тест бичлэг хийгээгүй би бүр амар баяртай байна. Тэгээд би өнөөдөр аа, маш гоё миний ер нь дуртай одоо фаст фуд орохоор айгүй ах дуртай бүтээгдэхүүнийхээ тест тестийг хийх гэж байна. 3 газраас ч юм уу ороод харьцуулсан хийгээд тэгээ тест хий гэж бодож. Тэгээ тэр гурвлуугаа ороод бүгдээрээ моцарелла стикийг намсаж үзье. Тэгээ би нөгөө дотроо бяслагтай тэгээ гадуур нь ингээ шаарцсан. Тэгээ ингээ хазангууд амар гоё ингээд сундаг. Тэгээд ойрдоос TikTok дээр амар тийм яваад байгаа шүү дээ. Тэгээ би бүр хараад амар crave хийгээдсэн баггүй юу. Тэгээ тийм болохоор өнөөдөр яг тэр бичлэгний тест хийдэм билүү гэж бодож байна. Тэгээ та нар миний тест бичлэгийг санснаа уу гэхгүй. За тэгээ бүгдээрээ одоо гарцгаая. Би жоохон өлсөж байна. Өнөөдөр жоохон бүрхэг гоё өдөр байна. Тэгэхээр perfect. Тэгээ би нэг газар руу очиод яг тэр авийнхаа бүх фаст фуд газар руу орчдгийм билүү гэж бодсон. Ягаад гэвэл хотын бүр ийш тишээ ингэж замбраагүй яваад ахгүй. Тэгээд бүгдээрээ одоо зайсангийн тийш явцгаая. Тийм тэрд миний дэлгүүрлөө. Guys, ихний газар ирсэн. Энэ бол Burger King. Би яг Зайсангийн Burger King дээр ирсэн байна. Нөгөө миний дэлгүүрийн хажууд байдаг. Тэгсэн чинь Burger King ийм хөрхэн гаднаа ийм судалт олцсон юм шүү дээ. Би тэрийг мдээгүй. За тэгээ бүгдээр орцгоё. Я намаа яг гараад ирсэн чинь нар гараад ирлээ. Шууд сайт руу орж. Байхгүй шүү дээ. Бүрхэг байсан чи худлаа юм байна шүү. Гадаа бүр маш халуун байна. Бүрхэгэнд би хурджээ. За яг. Тэгэд саяны эхний газар Burger King маань фейлдлээ. Та нар харсан моцарелла стик дууссан байна. Одоо би лотерия явж байна. Зайсан хийд лотерия байдаг штэ. Би тэгээ лотерияд ер нь бол дуртай. Эднийд бол би яг cheese stick гардгийг нь бол мэдээд байна. Маш random тест болж шүү. Гэтэ гоё яа. Яад үйл би өчтөр бүр яг юм бургер идмээр санагдаад. За бүр яг нэг тийм фаст фуд идмээр санагдаад. За эдний бургерийг идэхгүй шүү дээ. Sides гэд хачирлуу н ороод natural cheese stick. За нэгийг аваад тэгээд уух юм авъя би амар ам цангаж байгаа учраас банаква хажууд нь юм уг нь Ali bubble tea байна. Яа юуг нь сонгох вэ? Bubble tea уух уу, ус уух уу? Яа за том хүн чиндээ би ус уух ёстой. Social pay. Нэрээ бүгдээр үнийг харьцуулах юм байна. Окей, захиалгын дугаар 183. Natural cheese stick 5500 төгрөг. За одоо бүгдээрээ cheese stick-ээ гарч ирэхээр taste test хийцгээе. Баярлаа. Энэ захиалгыг хийж өгсөн ингээд нэг сонин ганцхан энийг барьсан. Амар инээдтэй харагдчихсэн. Энэ одоо яагаад ийм ганцхан юм захиалсан юм бол гэж юм шиг. За taste test амар гоё халуунаар байна. Царайлаг харагдчихээн хар та. TikTok дээр ийм cheese pool хийгээд байгаа штэ. Хазангуудаа ингээд татангууд. Би өчтөр яг тийм KFC-ийн тийм бичлэг үзсэн байхгүй юу? Reel үзсэн байхгүй юу? Тэг ингээд урт татаад идэг. Би яг тэрийг хийж үзмээр байгаа байхгүй юу? Тэгээд тэр бидний нэг шалгуур байх болно. Нөгөөх нь болохоор мэдээж texture, амт. Тэгээд үн. Энэ бол ингээд хоёр ширхэг нь 5500 төгрөг. За би эхлээд усаа уугаа тий. Яг тэгвэл халууцч өглөө.
Би гараа арчсан сая. Бидний анхны моцарелла стик, cheese stick. За. Cheers. Би сая энийг ингээд татагдана гэж бодсон байхгүй юу? So let's try again. Та яг намайг татчих хахад энүүгээр ингээд амар олон хүн яваад жоох ичлээ. Нилийн татагдлаа тий. Эдний чиз нь ер нь гоё хамттай надад таалагдлаа. Нэг тийм аимшигтай их тостой биш. Тэм гоё crispy тань сонсож байна. Тэгээд доторх чиз нь бас ийм надад ингээд амтлагч хийсэн байвал нэг сонирн бохгүй юу. Зөвхөн гадуурал амтлагчтай юм шиг байна. Тэгээд гурилан амар гоё юм. Гоё seasoned. Тэгээд 5500. Жохон үнэтэй ч юм уу. It was so good. Гоё амттай лаа. Лотерея чинь ер нь олон салбартай болсон шүү дээ бас. Тэгээд би болохоор зайсан хийл гэдэг л үнийг марцчихж хүүхдүүдийн орох туртай. Зайсан хийлийн лотереягаас эхний cheese stick-ээ амслаа. Надад 10-аас 8 ч юм уу, бараг 8.5 ч юм уу. Надад бол нэлээд таалагдлаа, гоё санагдлаа. Амттай санагдлаа. Яагаад 10-аас 9 ч юм уу 10 хөхгүй байгаа юм бэ гэхлээр жоох үнэтэй санагдаад байна. Тэг тийм жижигхэн хараач. Бараг 2 хазаал дуусчихаар. Гэтэ cheese bowl нь нэстэ гоё л дээ. Nice 8.5 яг болно. За одоо бүгдээрээ дараагийнхаа газар руу явцгаая. KFC. Тан. Зайсангийн ойрхон KFC-д ороод ирлээ. За тэгээд бүгдээрээ одоо моцарелла стикийг нь захиалж үргэлж байгаасаа тэр амар алдартай байгаад шиг байсан. Моцарелла стик. Чопата энэ гардаг болсон ба шүү дээ. За тэр ч яг хачирлуу н ороод. Хачир дээр нь байхгүй шүү дээ. What? Гэхдээ энд байна. Одоо цаг 2:50 болж нөгөө cheese stick нэ штэ юу юм бэ? Заавал одоо бол яг багцаараа байгаа гинэ меню дээрээ. Тэгээ яг багцаар авж иж cheese stick-ийг амсаж үзэх боломжтой юм байна. Гэхдээ удахгүй хачир хэсэгт нь нэмэлтээр орж ирнэ гэж шүү. Тийм. Эдний гоё cheese stick-ийг амсаж үзгээд би багцын захиалчлаа. Угаасаа би өдрийн хоолоо идээг байгаа. Тийм болохоор нэг мэс энд ер нь идчихье гэж бодож байна. Тэгээ би саяны лотерея дээр болохоор амар юм сайн контролтой байсан шүү дээ. Тэгээ өөрийн ингээд хоёрхан cheese stick авч маа тэгээд тэрийгээ дуусгасан. Тэгээд энд болохоор би яг өсөөд за гоё мэдчихэд өө нэг мөсөн гэж одоо тэгээд багцаахаар нь багц авчлаа. Гэхдээ бүгдээрээ мэдээж taste test хийхдээ зөвхөн cheese stick дээр нь анхаарлаа хандуулж рейтингээ өгөх болно. Гоё хаа тэр бичлэгэн дээр бол амар гоё яригдсан. Миний юм шиг. Эсвэл намайг зарлж ийн гэж бодоод андроод очичлаа. Бишээс юм байна. Баярлаа. Guys, энэ бүр ийм их юм ирсэн надаа. Үгүй би ингээд шууд менюг нь харж агаад шууд моцарелла стик тэгээд нэг багцтай харна за гэд авцсан чинь бараг 3 хүний багц юм байна. Хартаа. Чипота сандвич. Гэтэ бидний чипота сандвич нугасаа амсч үзээгүйсэн тэгэхээр азны юм ч юм уу. Моцарелла стик нь ийм урт юм байна. Хартаа. Гэтэ энэ яг үнийг нь энэ яг дангаараа хачраараа гарахаар хэдэн төгрөгөөр зарагдах юм бол нилийн том юм байна хартаа. Вау. Гоё харагдаж байна. Амар гоё харагдаж байна. Гоё халуун байна.
Cheers guys. Амар халуун байна гэхдээ жоохон хөргөөцөө. Окей. Энэ хэлбэр нь амар гоё юм тий. За дахиад хазъя. Минийх лотереяг бодох юм бол илүү зөөлөн амттай юм байна гэх юм уу? Амтлагч арай бага амттай юм шиг надад санагдлаа. Хэлбэр нь гоё юм байна. Бас ийм том юм байна. Хаг. Энэ ихтэй маш юм plain амттай юм байна. Юмтай хольж идвэл зүгээр юм шиг нь кетчуптэй. Гоёлаа. За нэг мөсөн бүдэр жоох идчихүү. Цацчлаа ч гэж дараагийн газартаа бас ингээд жоохон анхаарлаа хандуулаад байгаа болохоор 50 идэж чадахгүй байна. Тэгээд тийм ч одоо бүгдээрээ идрийгээ мэдээж авч явна. Тэгээд авч явъя. Тэгээд дараагийн газараа туршиж үзье. Тэгэхээс өмнө эднийхийг рейт шүү. Надад эдний чиз стейк бол хэмжээ нь бол үнэхээр таалагдчих ин хараач тийм. Ийм том. Тэгээд гоё crispy юм байна. Бяцлаг нь мэдээж моzzarella cheese байна. Надад нэг 10-аас 8 санагдчихээн. Хэрвээ яг ийм бүр амтлагч арай бага cheese stick-ын дуртай хүмүүс бол KFC-гийн cheese stick-ын зүгээр юм шүү. За надад нэг адилхан 8.5. Яг гэвэл size нь том болохоор. Тий. Yes. За одоо бүгдээрээ 3 дахь газар руугаа явцгаая. 3 дахь газар нь Burger King байх болно. Би энэ хажуудлын Burger King байхгүй юм чинь өөр газрын Burger King л байхаас ийм артын Burger King л бүгдээрээ явцгаая. Одоо бүрхэг болчихлоо. Тэгээд саяны нэр би үнийг хэлэг бахтай хэллүү. 44,000 гэсэн энэ багц. Тэгэхээр дангаараа хэд байх юм бол моzzarella stick нь бас яг нэг тийм 5,000 хэдэн зугийн хооронд байх гэж би бодож ин тэгээрээ дангаараа зардаг болохоор. За тэгээд бүгдээрээ одоо 3 дахь газараа уулзцгаая. Yeah. Oh my god. Нарта моzzarella stick нь дууссан байна. Энэ бас дууссан. Гэхдээ ийм байна. За энэний турш үзье. Энэ яг өөрлөлтөө бидний яг амтлагчхаас тэгтээ. Окей. 8900. No. Хоёр салбар ороод хоёуланд нь cheese stick байхгүй дууссан байгаа болохоор би өөр салбар орж бас азаа үзмээргүй байна. Тэглээж одоо төгжрэлтэй байхад өөр салбар руу орооморгүй байна. Тэгтээ бүгдээрээ jalapeno-тэй cheese-ийг нь амталж үзэх болно. Тийм ээ. Би тэрийн захиасан. Тэр нь тэгээ 6 ширхтээ 8900 гэдэг гэж юм. Оргуугээс jalapeno cheese-ийг нь амталж үзье. Тийм үстэй. Баярлалаа. Авсан. Амар халуунаараа байна. Вау, бас гоё харагдчих шүү.
Энэ одоо jalapeno нь харагдаад байна. Амар халуун ногоотой үнэртэж байна. Энд гэхдээ яг моцарелла стик биш болохоор би жоохон гонигтай байна. Гэхдээ би одоо Мартин Burger King энд Mom's Touch байдаг байна. Mom's Touch би бас моцарелла стик байдаг гэж бодоод ах юм. Тэгэхээр бүгдээрээ энэний дараа Mom's Touch. Cheers. Яа. Jalapeno халуун ногоон дуртай хүмүүст бол энэ гоё юм шиг байна. Надад бол яг үнэндээ таалагдсангүй. Би уг нь Burger King дуртай. Би эдний бургерт дуртай байдаг байсан юм. Ингээд fast food болохоор Burger King, KFC, Lotteria ордог байсан. Jalapeno нь болохоор яг зүгээр энгийн гоё шаржганжийн гоё crispy юм байна. Гоё халуунаараа байна. Байна юм нягт. Тэгээд дотроо jalapenoтой. Гэхдээ таалагдах хүмүүстээ бол айгүй таалагддаг баха. Миний төрлийн зүйл биш юм байна. За одоо бүгдээрээ Mom's Touch руу явцгаая. Guys, Mom's Touch-д би нөгөө нэг cheese stick байдаг гэж бодсон чинь байдаггүй юм байна. Тэ би ороод асуусан чинь манай cheese stick байдаггүй. Тийм шаардсан cheese гэд. За тэгтээ би угаасаа 3 газар орно гэж хэлсэн юм чинь орох хөстэй 3 газараараа орчлоо. Тэгэхээр энэ удаагийн taste test бичлэгээ ингээд дуусгая. Taste test бичлэг хийх үнэхээр хитгүнд ажил юм биш ба guys. Би бүр анх ингээд мэдгүй яг хэцүү байдаг байсан л да. Гэхдээ ойрт хийгээгүй байжгаад тэгээд taste test бичлэг хийсэн чинь би бүр ийм хэцүү байдаг үлээ. Би ингээд бүр халууцаад ядраад ингээ яг цагаан сар шиг хоол идэд явдаг байхгүй юу. Гэтэ угаасаа нөгөө миний бичлэгнүүдийн онцлог нь яг ийм байхгүй юу. Яг бүтэн өдөр бүх газраараа явж дуусгадаг. Тэгэхгүй ингээд өдөр болгон нэг газраар ороод хахаар надад таалагдахгүй байна. Тэр нь зөндөө ингээд олон өдөр орооч гэдэг байхгүй юу. Тим комментууд уншиж исэн. Тэгээд тэгэхэр чин миний taste test бичлэгний утга нь алдагдчихна. Тэгээд тэрнээс гадна ингээд яг дараагийн газраас нь ингээд шууд дараагийн газар ороод явхаар ингээд харьцуулалт илүү сайн хийгдэн гэх юм уу. Өмнөх газар нь ийм байсан штэ гэж санана. Тэгээ маргааш нь орохоор ч мартчих штэ яг амтын сайн. Тэгэхээр яг ингээд дараалж орж байгаа нь ер нь бол тийм учиртай. Амтын сайн харьцуулах гэдэг юм. За 3 газараа яг ранклах юм бол надад яг size болон яг crispiness за яг тэрүүгээр ярих юм бол KFC хамгийн дээр байлаа. Тэгээд мэдээж Lotteria тэр хоёр бараг л адилхан. Гэхдээ Lotteria-гийнх надад арай жижигхэн байсан. Гэхдээ бас маш гоё амттайсан. Дараа нь Burger King орж ийн. Гэхдээ Burger King-ийн нөгөө нэг яг зөвхөн ганцхан моцарелла бяслагтай энэ амсаж үзээгүй болохоор жоохон харьцангуй ингээд яг зөв харьцуулт биш болох гээд байна л да. Тэгэхээр за бараг зүгээр KFC Lotteria хоёр ордог vlog гэж нэрлэлт юм билүү энэ удаагийнхаа гэхгүй юу. За тэгээд энэ бичлэг үзэнд бүгдээрэндээ баярлаа. Үнэхээр их ядардаг юм биш үү юм бичлэг хийх. Тийм ч бүгдээрээ гоё лайк дараарай, комент бичээрэй. Иймэрхүү бичлэг дахиад үзмээр байх юм бол гоё шеэрлээд их үзэлттэй хүмүүс дуртай байж иж би ийм бичлэгээ үргэлжлүүлэх учраас бүгдээрээ subscribe хийгээрэй, лайк дараарай, комент бичээрэй. За тэгээд энэ удаагийн бичлэгээ үзэнд баярлалаа. Bye guys.